Энэ оных дээр 90 оных дээр 110 тэрбум тавьсан. Энэ өөрөө ер нь зарчмын хувь зөв. Шинэ оршиж хэдэн оны төслөө? 24 он. Сонгуулийн яг өмнөхөн тараагдсан. Биш ээ. Тийм дөрвөн парламентын үеийн төсөн шүү дээ. 24 оноос эхэлсэн баг шүү. Тэгээ наад дээр ч бол би нэг сайн мэдээлэл бол байхгүй. Ер нь бол зүгээр малчтын бүлэг байна уу, ямарваа нэг ийм эдийн засгийн иргэдийн одоо хэсгийг дэмжихтэй хөнгөлөлтөө үнгүй юм өгдөг энэ бол угаасаа буруу л гэж би боддог. Харин эсрэгээр юм хийж байгаа үнийг тэр хүнээс авж байгаа татвар хураамж юмнуудыг нь л хөнгөлөөд одоо болж өгвөл байхгүй болов. Ялангуяа үйлдвэрлэл явуулах юм бол тэр нь хамаагүй үр ашигтай. Тэгэх юм бол хүн юм аваад өрн дараа хийгээд байх биш. Чадахгүй хүмүүс, чадж байгаа хүмүүс нь юмаа хийчихэд мөнгө өөртөө үлдээ гэлтэй. Бүх төрсний тухайд одоо хагас кокс төлөх гэж штэ Улаанбаатар. Энэ дээр одоо таны их мэрэгчлийн тэг хүн юу гэж би зөндөө ярьсан. Зөндөө яриад тэгээд зөндөө гоё дайруулсан. Одоо юу ярих вэ? Энэ ер нь бол юм байна. Одоогоос 2 жилийн өмнө энэ төв хэсгийн газрын явгууны хавтанг солино гэдэг. Яах гэдэг юм бэ? Наад чинь шинэ биш тэгээд нилээн шууган болоод 32 тэрбумаар тэгээ болсон. Гэхдээ сая ингээс дугуугаараа солино шүү мэдээж болов. 40 тэрбум. Одоогоос 2 жилийн өмнө хятадаас 177 тэрбум төгрөгөөр хагас коксчус нүүс оруулж ирнэ гэдэг. Бөөн шууган болоод болсон. Гэхдээ сая зүтгэсээр хагаад оруулж ирэх болоод одоо бараг оруулаад ирж байгаа шүү. 226 тэрбумаар. Одоогоос бас нэг 2-3 жилийн өмнө дүүжин тээвэр гээл нэг юм барина гээл Француудын югаар жуулчдад зориулсан томатууд байдаг юм л да. Тим юмар ингээд автобус байдлаар ашиглана гээл тэгсэн шуугаал ингээл гацаалын зурвал зүтгэсээр хагаад хийж байгаа. Одоогоос бас нэг 3 жилийн өмнө дарга нар нэг хятад явж ирчээд өөрөөсөө хагас коксын үйлдвэр барина. Багнуур дээр гээд ингээ ярьсан. Тэг зөв байхгүй тооцоо байхгүй тэгсэн мөртлөө болно ашигтай гэд яриад идэг. Тэрийг хоо тэг зөв одоо хийж байгаа гэсэн. Багнуур дээр бол нүүрсэнч тохиромж муута 20-р маш их мөнгө зарцуулна. Тэгээд үр дүнгүй ажиллавал. Тэр бол зүгээр гэр оролдлыг тэр мөнгөө орон сууц улаан байшинд өгөхөд л утаа хамаагүй үр дүнтэй эргэж боцолдог борно. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээд нэг л хийн гэсэн бол заавал хийдэг. Тэр нь одоо сайн чанар юм уу, муу чанар юм уу? Би бол ингээд 2-3 жилийн өмнө юм тохирчиж. Тэгэл нөхцөл бүртгэхээ болохоор хойшлуулчаал. Тэгэл заавал хийн гэж үтгэсээр хаал хийдэг. Тэгээ одоо ийм энэ ингээд яад тийм тохирцсон байд юм. Мөнгөний авцсан юм уу? Мөнгө дөөрөө өгж авалцсан байд юм, аргагүй болсон байд юм уу? Ийм л юм байд юм болов уу гэж таамаглаж байна. Энэ дотор ойрхон байгаа ирнэ яг тэр нарийн мэдээлэл нь бол олдохгүй байна. Тэгэхээр эндээс бол би ингэж харж байгаа. За тэгээд сая энэ төсөв дээр төсвийн нэмэлт дагаж орж ирэх хуулийн нэмэлт өөрчлөлтүүд дээр улсын хурлын тогтоол байгаа. Тэр нь болохоор 5 толгоон ордын ашиглагдаагүй байгаа хэсэг буюу одоо хөр суулаагүй шинэ хэсэг дээр эргэлтэнд оруулахын тулд олборлолт, тээвэрлэлт, экспортыг цогцоор нь шийдэх хөрөнгө оруулагчтай хэлцээр инэ гэсэн агуулгатай юм орж ирж байгаа. Зорилго нь болохоор баялагын санд мөнгө оруулж байгаа. Хүмүүс мөнгө өгөх гэдэг чинь гой сонсогчд. Гэхдээ олборлолт, тээвэрлэлт, экспортыг цогцоор нь хийх буюу том хэмжээний хятад компани хийж чаддаг ажил. Уурхай нэгж байгаа юм бол Монгол уурхайчд яатсан юм? Монголын дээвэрчид яатсан юм? Худалдаа бол худалдаа. Тэрийг бол тэгээд төмөр замаараа тээвэрлэнэ, автаараа тээвэрлэнэ, хятад нь байна уу, Монгол нь байна уу, өөр гадаад нь байна худалдаж аваад ингээл яв. Тэгэл харилцаа ашигтай ажиллах шүү дээ. Тэгэхээр ийм нэг энэ бас яг ийм үнэр хүмүүстэй байгаа байхгүй юу? Урд нь шийдсэн, нэг юм ярьцсан. Тэгээд тэрийг нэг юм эвтээх хэлбэрээр бичгтээ ингээд гой баялагын сандаа мөнгө оруулж аваад хүмүүстээ өхийн тулд цогцоор нь хийе гэдээ оруулж ирсэн. Тэгэхээр энэ одоохондоо бол хилцэгдэх болоогүй энэ дагах хуулийн төслүүд дээр хилцэгт нь байнгын орон дээр нэг асуудал болж тавина. Наа нь бол бас салбарын хүмүүстэй теорийнхэнтэй тэгээд нүүрснийхэнтэй судалгаа хийх хэрэгтэй. Ямар өөрөндөө урд хөшөд тал зассан юм хөө бодлого хандаа ихрлэр байна уу? За одоо урд хөрс гэж сондгоорж яриач яах вэ? Зүгээр тэр дүүжин тээвэр бол жишээ нь Франц гэсэн тий. Тэгэл аль дээр нь шийдсэн юм байгаа байхгүй. Тэгээд энэ бол ингээд Монголын засгийн газар, Монголын их хурл, Монголын төр монголчуудыг Монгол нэгд гэдэг бодлого барих хэрэгтэй. Монголчууд ирэх ашигла хамгийн дөрөнд байх хэрэгтэй. Тэгэхээр мэдээж нөгөө талч ашиггүй бол хамтарч ажиллахгүй. Тэр нь Франц вэ нүү, Хятад байна уу, Орос байна уу, Америк байна уу ялгаагүй. Ашигтай байлгахдаа бид нар өөртөө алдагдaltaгүй байх хэрэгтэй байхгүй.
Тийм л зарчмын юм. Нийслэлд 5,000 айлыг одоо нөгөө газар халаана гэсэн асуудал туршигдах гэж байна шүү дээ. Энийг та ер нь яг инженерийн хувьд юу гэж харж байна? Эрсдэл бүр илүү өндөр болов уу, дэлбэрэх болов уу энэ гэл хэл олон айц одоо жишээлх юм бол иргэдийн хувьд төрөөдлөө л та. Газ, цахилгаан, нүүрс. За тэр нь шахмал түлш байна уу? Сайжруулсан шахмал байна уу? Сайжруулсан сайн шахмал байна уу? Хагас коксжуулсан нүүрс байна уу? Амар гоё нүүрс байна уу? Ялгаагүй нүүрс. За ийм тэгэхээр цахилгаан хий нүүрс гэсэн 3 төрлийн түлш байна. Одоогийн байдлаар хамгийн үнэтэй нь нүүрс. Дараа нь хий. Дараа нь цахилгаан. Бодит байдал дээр иргэд худалдаж авах нөгөө түлш чинь хямдхан бага мөнгөөр авчдаг. Цаана нөгөө бодит гарч байгаа өртгөнд эндээс нь 4-5 дахин өндөр үнэтэй байгаа шүү дээ. Тийм болохоор хүмүүс нүүрс хямдхан байна гэж бодоод байгаа. Тэгэхээр зэрэг манай энэ нүүрсний шахмал түлш угаас утгаалтцсан. Амар үнэтэй болоод тэр нөгөө эдөө бүгд чи ингэж. За тэгэхээр зэрэг хий гэдэг зүйл одоо орж ирж байна. Хий бол утаагүй түлш мөн. Хий бол гадаадын түлш мөн. Монголчууд түлшиндээ дулаандаа дотоод юм ашиглах ёстой. Энэ бол зүгээр зарчим. Одоо энэ жил линк гэж байгаа. Энэ жил бид нар хятадаас нүүрс аваад төлчихье. Энэ жил бид нар Оросоос хий аваад төлчихье. Энэ бол Монгол бодлого биш. Би ямар шалтгаандаг нь бол мэдэхгүй. Ямар ч байсан зүтгэсээр хагаад хийсэн тэгээд гой үр дүн харуулах гэдэг юм байлгүй дээ ингээ утаа буурчтай ингээд. Тэгээд энэ урт хугацаанд бол Монгол шийдэл биш л гэж бодож байна. Хийн техникийн хувьд бол эрсдэл бол мэдээж байж л байдаг. Тэгээд тэр бол үндсэн шалгуур биш. Үндсэн шалгуур бол бид нар дулаанаа хоолоо өөрсдөө хийж идэх хэрэгтэй.